За өнөөдөр ерөөсөө нэг тийм амар нухацтай гүн утга мутгатай биш айгүй хурдан үнэлтэй, хурдан темптэй, айгүй солиотой аим шиг киног ревю хийх гэж байна. Ерөнхийдөө за хамгийн түрүүнд шууд манай Холливуд дахь хамгийн том Аз төлөөллүүдийн нэг болох Стивен Юн гол дүртэн тоглодог гэдгээр анхаарал татж байгаагаас гадна бас л одоо цагийн аим шиг киноны хатан хаануудын нэг гэгдээд байгаа. Тоглосон кино болгон дээрээ л үнэн галзуу байж чаддаг манай хайрт Самара Вивинг маань нөгөө гол дүртэн тоглож байгаа. Киноны маань ерөнхий санаа нь ерөнхийдөө айгүй ойлгомжтой заяа. Та нар одоо жишээ нь одоо ажлын газрынхаа дарга руу ингээ бүр яг урдаас нь сайхан харж байгаа чи ёстой хөгийн гөлөг юм аа мó гөлөг минь чи гэдэг ингээд сайхан ураа гаргаад хараамаар санагддаг уу? Эсвэл за бас нэг юм сургуульд чи нэг юм дургу багш байгаа штэ. Тэгээд тэр багш руугаа яг сайхан урдаас нь харж байгаа бас ингээ маа гэдэг нэг юм амар том дунд руу гаргамаар санагддаг л бах те. Тэгээд та нар угаасаа тийм хийхгүй хийж болохгүй ягаад тэгэхээр угаасаа дараа нь гарах үр дагаврын та нар сайн мэдж байгаа болохоор те. Тэгэнгүүт энэ киноны маань ертөнцид болохоор нэг юм офисын барилга дотор корона шиг вирус тарахад хамгийн гол нь тэр вирус нь бүх хүмүүсийг ерөөсөө тэр дараа нь гарах үр дагавраас айхгүй ч гэх юм уу тэр тухай бодохчгүй гэх юм уу зүгээр л өстой сэтгэл хөдлөлтөө бүрэн захирагдаад юу ч хийхэд бэлэн асаалттай танк шиг болгодог вирус болж таарч л байгаа юм л та. Тэгээ угаасаа нэгнийгээ байнгын үзэн яддаг баахан офисын ажилчдын дунд тийм вирус тарчхаар юу болох нь ойлгомжтой шүү дээ. Нэг нь рүүгээ дунд руу гаргахч биш бүр зүгээр те алаа тастаад хэрчээд эхлэлгүй яах вэ? Киноны маань нэр угаасаа те Mayhem буюу эмх замбраагүй байдал, үүмэн самуун, бужиг наан, хөл толгоогүй байдал гэсэн утгатай нэр байгаа байхгүй. Киноны маань найруулагч Joey Lynch болохоор угаасаа чаваас энэ киноныхоо зохиолыг бичиж ах үеэрээ кино урлагаасаа түр холдоод офисын ажил хийж исэн юм байна лээ. Тэгээд те тэр ажиллаа, хамт ажиллаж исэн хүмүүсээ хэрэг үзэн ядж байсан бэ гэдэг үзэн ядалтаас нь бараг бүтсэн зохиол гэж хэлж болохоор байгаа байхгүй. Ревю дээр илүү дэлгэрэнгүй сайхан ярина. За, бүжиглээрээ андаа. Зүгээр ш байлаа энэ зүуд байтэн бачины тэр дур булам төрх харсан чинь мансуур нь ганцуурхад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс эй bad bitch зурх чинь төгс чамд хэл хүүхс мөр тэр кино маань шууд манай гол дүр өнөөх вируснийхээ тухай танилцуулаад эхэлж байгаа ID7 гэдэг нэртэй вирус юм байна лээ. Ерөнхийдөө ойлгомжтой доо хүний стрессийн түвшинг нь хэд дахин нэмдгээс гадна тархиараа биш цэвэр сэтгэл хөдлөл уур уцаар сэрэл мэдрэмжээрээ шийдвэр гаргах боломжийг нь бараг 100% болгож өсгдөг вирус. Анхны тохиолдол нь 18 сарын өмнө гарсан бөгөөд арайч бас улс даяараа энэ вирусыг авчхаагүй ч гэсэн 1000 гаруй тохиолдол айл хэзээний илэрсэн байгаа болж таарж байгаа. Гэтэл засгийн газар нь те энэ ерөөсөө тийм санаа зовох зүйл биш ээ. Энэ оны сүүлээр гэхэд бүх зүйлийг удирдлагандаа авчна гэд тайван л байгаа болж таардаг. Тэгээ хамгийн их ашиглаж исэн үг нь болохоор вирус авсан хүн шууд үхэхгүй. Харин вирус авсан хүн өөрөө бусдыг алах аюултай гэж хэлж ирснээс гадна вирус авсан хүмүүсийн ингээд нэг нүд нь улаачд юм байна лээ л дээ. Тэгээд улаан нүдэн вирус гэж албан бусаар хүмүүс нэрлсэн байгаа. За тэгээ одоо энд харагдаж байгаа улаан нүдэлсэн нөхөр болохоор Neville Reed гэдэг улаан нүдэн вирусны нөлөөнд байхдаа хүний амьд хүрсэн хамгийн анхны тохиолдлын хэрэгэн эзэн заяа. Захирлынхаа үзүүг үзгээр 34 удаа бүлээд алдсан юм байна лээ. Манай киноны гол дүр болохоор өмгөөлөгч байхгүй. Тэгээд энэ Neville Reed-ийг хариуцж авч өмгөөлөхдөө Neville Reed 90 саруул дээрээ тэр захирлыгаа алаагүй. Улаан нүдэн вирусын нөлөөнд байхдаа алсан учраас хүн амьны хэрэгээр яллах нь буруу гэдэг аргумент шүүхэд гаргаж ирснээр бүрдээ ялаад хэргийг нь хаацсан юм бил. Мэдээж манай гол дүр буюу Дерек болохоор анх тэр хуулийн фирмдээ ажилд орохдоо мөрөөдөл дүүрэн наран цэцэг байсан ч гэсэндээ 6 сарын дараа гэхэд офисын цэвдэг хүүтэй амьдралд нухлуулаад чаваас муудсан ногоо шиг царайтай болсон байгаа юм л да. Гэтэ мэдээж энэ удаан үргэлжлэхгүй сүулдэ сайхан өөрийгөө чалдлаа, хүний мөсөө чалдлаа, яг жигшдэг байсан ажилчид чигээ хүүтэн үндэ альбан тушаалын төлөө юу ч хийж мэдхээр цэвдэг баачка болоод хэлсэн байдаг. Ямар сандал те буруутай гэдгийг нь мэдсээр үж тэр Neville Reed-ийг өмгөөлөд хүн амны эргээс нь мулталж яхав те. Өнөөдөр бол яг байдгал нэг ажлын өдрөлдөө даанч манай үнтэй өөрийнхөө айгүй хайртай нэг шар кофены аягийг олохгүй байгаад идэгээс гадна өөртөө нь уулзах гээд нэг Melanie гэдэг эмэгтэй хүрээд ирсэн байна лээ. Melanie банкны зээлээр байр авсан юм байлээ л те. Даанч тэр зээлийнхээ төлбөрийг цаг тухайд нь төлж чадахгүй байгаа болохоор нөгөө банк нь бүр байрыг нь хурааж авна гэж шүүхтэд тэр банкныхын талд Дерек ажиллаж байгаа болж таарж байгаа. Тэгэл чаваастай хугацааг нь жоохон сунгаж болохгүй мó энэ төр гэж гуйх гэж гэх юм уу хамгийн лайтайхаа утас унраа өмсөд ирсэн сууж байгаа нь нөхгүй юм байлаа нэ. Дерек ер нь бол тэр банкыг ямар муухай хүн чанаргүй өндөр хувьмөвтагаар хүнд мөнгө зээлүүлж мэйлүүлээд ерөөхдөө жоохон шудраг бус газар гэдгийг нь мэдж байгаа ч гэсэн аль хэзээний dark side руугаа гарсан хүн шүү дээ те. Үер болоход борооны
тусал буруугүй байдгийн заа юу. Би зүгээр л нэг борооны тусал. Үер харин чиний асуудал. Надад чам зарцуулах цаг алга гэж режектлээд хөөгөө явуулчлаа. Гэтэ ингэж явуулсныхаа дараа Дерек бас багаан ч гэсэндээ гэмшил мэдрээд байгаа юм шиг байгаа. Бас нэг юм гэвэл тэ ууж байгаа усанд нь өнөөх улаануудын вирус байжээ. Харин тэ ингээ вирус ингээ бүтэн офсорон цагаан тарчиж байгаа. Нөгөө Шарковны аяга олохгүй л байгаа юм л та. Гэтэ бүр нэг том асуудал гэвэл тэдний фирмтэй хамтарч ажилладаг Wanda Corporation гэдэг нэг газрын даалгасан том чухал ажлыг нь хийгээгүй гэдэг хэрэгт Дерек унджээ. Угаасаа тэр нь Дерекийн дааж авсан ажил уг нь бол биш байхгүй. Тэгээд шууд яг тэр эргийг нь дааж авсан ажлын газрынхаа Кара гэдэг бас нэг арай жоохон дээгүр зиндааны өмгөөлөгч эмэгтэй дээр явж очиод уулзсан чинь нөгөө шар аяг нь Карагийн ширээн дээр байж лээ. Тэсараа тэгэл гэтээ тэр яг уу маш товчхондоо болвол Кара жоохон албан тушаалаа ашиглаж шейди юм араар нь хийнгүүтээ өөрийнхөө фака писэн ажлаа Дерекийн хийх ёстой ажил байсан гэд материал энтрийг шилжүүлсэн болж таарад байгаа байхгүй. Дерек шууд яадаг юм уу гүлэг вэ гэд хамтдаа хамгийн том хамаг бүдүүн дарга руугаа буюу хамгийн дээд давхарт байдаг Джон Захирал руугаа очлоо. Джон Захирал тэгээ нэг тийм юм зураг зурцсан байлээ. Цэргүүдийн голд тесрэх бөмбөг удахгүй дэлбэрэх гэж байгаа зураг тэгснэ. Дараа нь тэр тесрэх бөмбөг рүү нэг цэрэг нь үсэрж очиж өөрийнхөө амийг золиослж байгаагаар нэмж зурангуудаа бөөндөө үгснээс нэг нь үгснэн дээр ухааны мэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Джон Захирал бас одоо тэр Wanda Corporation ажлыг ингээ fuck up хийсэнтэй жоохон холбоотой. Ер нь одоо энэ Wanda-гийн ажлыг fuck up хийж байгаа нь компанийн нэр төрд амар сэвтэй энтер гэж үзээд байгаа юм шиг байгаа. Тэнгүүдээ зүгээр Дерект гинт халагдсны мөнгөний жоохон ахиухаа өгөх замаар баг хахуулдаад Дерект тэргийг нь тохоё гэж шийдсэн юм байлээ л дээ. Энийг сонсчоод Дерек ажлын газрынхаа баг цор ганц найз гэж хэлж болох ментор маягийн хүн дээр буюу өөрөөс нь жоохон ах Эвен дээр одоо яах вэ гэдээ очисон чинь чи одоо юу ч хийж чадахгүй штэ тавилантайгаа эвлэрээл тэр хахуулын мөнгөөр нь сайхан жаргаач тэ гэж байгаа. Яг энэ үеэр нь Джон Захирал айл эзэний Дерекийг халах шийдвэрээр зөвлөлийн гишүүдтэй танилцуулаад нөгөө хэдэн ч гэсэн бөөнөрөө саналаа өгөөд Дерекийг халаад халгүй яах вэ? Тэгээ нэг юм Лестер гэд бас иймэрхүү шийдвэрүүдийг гүйцэтгэдэг өндөр албан тушаалтай цэвдэг гай байдаг юм байлээ. Дерект халагдах өргөдлийг нь оруулж өгөнгүүтээ ганц гарын үсэг зураал чи баян болох нь байна шүү дээ гэж идэг. Дерект тэр нөгөө улаан нүдэн вирус нь арай бүрэн нөлөөлж эхлэегүй байгаа ч гэсэндээ за гэхдээ одоо хэрвээ яг ингээд огт вирусгүй байсан болвол айгаад шууд гарын үсгээ зураад гараад явах магадлалтай хүн байхгүй юу. Гэхдээ вируснийхээ нөлөөгөөр яг дотоод хүнээ сонсонгуудаа зайл муу хайсан зармаг шиг царайтай гөлөг минь би ажлаа буцааж авна гэд хэлээд эхлэе галзоо. Энэ үеэр ёстой жинхэнэ үндсэн юм маань хэлж идэг буюу цагдаа нар тэдний оффист улаануудын вирус тархацныг мэдсэн байна лээ. Бөөндөө бүр SWAT тимтэй эренгүүтээ барилгыг нь битүүмжлээд эхлэе. Джонтой видео колтонгуудаа вирусыг тогтворжуулах бодисыг танаа агааржуулалтын хоолойнуудад байршуулсан. Гэхдээ вирус намжих гэж 8 цаг зарцуулагдах болохоор офисыг чинь 8 цаг карантинлж байна гэж идэг. Джонд бол ёстой тэр вирус ч нэг падлиггүй л байгаа юм л да. Цагт $100 дундаж цалинтай 287 ажилчин нь 8 цаг ажиллахгүй гэхээр алдагдах мөнгө нь л бодогдоод байгаа байхгүй юу. За тэгтээ тэр яг уу доор бол ёстой вирусны шинж тэмдэг айл хизээний ажилчид дээр нь илрээд эхэлсэн байлгүй яг уу. Тэг хамгийн аюултай юм нь угаасаа ойлгомжтой тэр нөгөө Neville Reed-ийн хэрэгээс хойш вирусны нөлөөнд байхдаа хүн алчих юм бол хүн амны эрэгт тооцогдохгүй гэдэг хууль батлагдсан болохоор карантин дуустал энэ дотор үйлдэгдсэн бүх гэмт хэрэг ямар ч үр дагаваргүй ял шийтгэлгүй байна гэдэг нь амар л байгаа юм л да тий. Дерек нэг нөхрийг цохиж унгаачхаад Джон Захирал дээр очих гээд лифтэн суудсан явж идэг. Даанч хүссэн хүн болгоно угаасаа энэ Джон болон зөвлөлийн гишүүдийн байгаа хамгийн дээд давхар руу гарчдаггүй юм байлээ л дээ. Тусгай картаар гарна эсвэл Джон өөрөө зөвшөөрөл өгж ээж гаргадаг. Тэгээд юугээл Джон зөвшөөрөл өгсөн байж хавд Деректтэй лифтийг нь удирдаад бууны нохоонууд руугаа буюу Б1 давхар руу явуулаад баахан гүшүүлээд өгдөг. Эви тэгээ нөгөө ганц найз Эвен нь өмөрөх гэж бууж ирж зодтолж явах үедээ хадаас нь толгоогоо зоогоод үхээдгдэг. I'm worried about За тэгээ ингэж ухаалдаас эрэхт нөгөө Дерекийн режектлээд явуулсан Мелани бас тэнд нь хамт байж идэгий. Одоо бол манай хоёр нэг тал штэ тий. Дерек шууд тэнд байсан хуучин утаснууд нийлүүлж нэг ажилдаг утасгингүүтээ өнөх Wanda корпорац руу заалгаад фирмийнхээ хамгал булхаануудыг илчилчилгүй яах вэ? Угаасаа бас эдний фирм нь албаар яг өөрсөндөө мөнгө салгахын тулд Wanda корпорацтай удаан ажиллахын тулд албаар зарим юм дээр бүр буруу хуулийн зөвлөгөө энтер өгдөг байснаас гадна цөөнгүй хэмжээний мөнгө санхүүгээ
түүхээс нь иддэг байсан юм байна лээ л дээ. Тэдний дээрх бүр баримт нотлохоотой нь Вандагийн захирал цаахан матснаар тэр Вандагийн захирал нь Джонтэй шүүхтэр уулзсан юм уу сугны үсэн дээрх бөөс мэн гэж салгаж идэг галзуу. Тэгээд ч угаасаа Джонny датаан дуусчаад исэн юм байлээ. Ондоогоос газ дата авах гэж хэлээ. Тэгээд за мэдээж өнөөдрийн мань дугаартай Ондоо сайхан хамтран ажиллаж байгаа. Ондоо маань шинэ хэрэглэгчтэй бүр өстө үнэхээр эрхлүүлж байгаа юм байлээ шүү дээ тусаараа. Тэгэл зүгээр л шинэ хэрэглэгч болж Ондоод нэгдснийхээ төлөө 11,000 төгрөгөөр 100 ГБ дата тэгснэ бүр тухайн сарда бүх сүлжээнд хязгааргүй ярьж мессеж үжих боломжтой ийм багцыг худалдаж авч болохоос гадна 20,000 төгрөгөөр 100 ГБ ч биш бүр тухайн сарда хязгааргүй дата хэрэглэхээс гадна мөн адил бүх сүлжээнд үндгүй ярьж мессеж үжих боломжтой одоо тийм багцыг худалдаж авч болох юм байлээ. Харин тийм нэрнгэсэ. Би за мэдээж Ондоогийн шинэ хэрэглэгч болохын тулд Ондоо цэгийн вебсайтаар нь за дээрэс нь бас Ондоогийн утасны аппликейшнээр ороод яг өөрийнхөө хүссэн дугаарыг сонгонгуудаа тэг төгрөгөөр худалдаа авах боломжтой. Зөвхөн шинэ хэрэглэгчид ч гэлтгүй те айл хизээний Ондоогийн хэрэглэгч болсон хүмүүс маань хүртэл датагаа 3 юм уу 6 сараар урьдчилж аваад 15-аас 30% урамшуул авдгаач гэсэн ерөнхийдөө мэдж байгаа шүү дээ. Хуучин хэрэглэгчид маань ч янз бүрийн урамшууллуудтай шинэ хэрэглэгчид маань ч гэсэндээ бүр том янз бүрийн урамшууллуудтай. Хамтран ажилдаг Ондоодоо баярлалаа. Тэгээ мань чи яг одоо энэний рекламд нь ТV-сэнд нь тоглосон байхгүй. Тэгээ одоо би өөрийнхөө тоглосон рекламыг таадаг үзүүлээ. Шүн дунд гинэт хаалга тогшоод намайг сэрэж гисэн. Явж очиод таалганыхаа дурангаар харсан чинь хин тогч. Ор цанхуу надаа юм харагдаагүй л дээ. Удаанаар хаалга онгоолгоод харсан чинь нэг жижигхэн биетэй бүхтэр имээ. Бүхтэр имээ? Яг юм. Миний хөө имээдээ нэг жаахан сувал өгөөч. Гэж хэлээ цаашаа харж зогсож байсан. Дараа над руу эргэж хараад "Тэ юу чи? Тэр усын өвөг үсттэй. Татгиас. Дата чинь дууссан юм шүү дээ. Дараа ирж үгүй. Бай. Дата дуусах хэрэгцээ. Гэтэ ахын ч юм нэг сойртой төгчдөг. Илүү их дата хэрэгтэй юу? 100 ГБ дата нэмээд бүх сүлжээнд хязгааргүй яриа мессеж. Ердөө 11,000 төгрөг. Ондоо чиний тал. Do you guys want anything? Some hot wings? Fuck yeah. Манай хоёрын төлөвлөгөө бол угаасаа маш ойлгомжтой. Эхлээд 6 давхар руу гарангуудаа 7 давхар руу гарах тусгай картыг ганцаараа эзэмшдэг өнөөх Лестрийг олоод картаар нь 7 давхар руу гарна. 7 давхарт мэдээж 8 давхар руу гарах картыг ганцаараа эзэмшдэг Кара авгаа сууж байгаа. Караг олоод алаад картыг нь авснаар Джонни байгаа хамгийн дээд давхар буюу 8 давхар руу гарах нэ. 6 давхарт Лестер рүү үрэх гэж бас л бойл задаануудаа болдго юм л та. Өчнөө юм болж иж өрөөнд нь орсон чинь яхав Лестер карта өгччихээ. All right, on the count of... Move aside, pussies. Come on. За тэгээ манай хоёртэй Лестрийн цогцсыг шатааж байгаа бичлэгээ ээжтэй давхраханд явуулангуудаа удахгүй бол зээ чалах султнуудаа гэж хэлгүй яах вэ? Кара угаасаа чичрээд эхэлсэн. Тэгээд шууд дээшээ гарчиг гэхээр те лифтийг нь манай хоёр манж байгаа штэ. Карта бас цонхоор гаргаа шидчих гэхээр картгүйг нь мэдчих юм бол манай хоёр Караг шууд алж магадгүй болохоор юмыг яаж мэдхүүгээд нарийн бичгтээ өгөөд нуулгачлаа. Дээд давхрынхан ч гэсэндээ жижирж байгаа штэ. 7 давхарт байгаа бүх ажилчдаа Дерекийг алах юм бол $450,000 шагналтай гэд зураг явуулцдаг. За тийм, Дерек болон Меланигийн эсрэг, Кара болон түүний нөхөд. За яг сайхан стенд оф хийсэн зогсож исэн чинь барилгын гаднаас нэг сэтгэл зүйч залгаж илээ. Тайван байгаараа Дерек чамд одоо юу мэдрэгдэж байна гэж асуудаг. Юу мэдрэгдэж байна гэсэн үү? Би бүх хувцаа тайчаад өөрийгөө шатаамаар санагдаж байна. Би 3 өдөр дараалаад унталгүйгээр биолог хичээл хиймээр санагдаж байна. Би хүн амьтны гар хөл, хүзүү, нуруу бүгдийг нь тасар татаж хугалч няцалмаар санагдаж байна.
За тэгээ ингэж бөөм бас нийцэст Каратай ярьж эхлэхэд Кара бас тохиролцох гэ нарийн бичгээрээ нөгөө Карта авчруулсан чинь нарийн бичг нь Кардын юу ч хүү шатаа гадгсан байна лээ. Олон жил намайг даралсны чинь шан заа юм уу өлөгч минь гэснээ бүр Караг алаадахлоо. Кара өгч байгаа сайн мэдээж гэсэн кард байхгүй болцсон гэдэг муу мэдээтэй шүү дээ. Тусаараа тэгэл одоо яах вэ гэж шантарчихсан сууж явах үеэр нь хэдүүлээ нөгөө Дерекийн хайртай шар аягыг Кара хагалцсан байсныг олж мэдж байгаа. Дерекийн төрсэн охин дүүн энэ аягыг нь анх ажилдаа орж явахад нь бэлгэлж ирсэн юм байна лээ. Тэгээд тодорхой хэмжээнд бас метафорлог талаас нь харах юм бол Дерек сая нэг хэсэг яг нөгөө хүүтэн цэвдэг карьерийнхаа л төлөө амьдэрдэг хүн чанаргүй амьдралаар амьдарч илаа штэ. Тэр амьдралд нь бас нэг анх ямар шүү хэмжээний наран цэцэг сайхан сэтгэлтэй сайн хүн байсан бэ гэдэг өөрийнх нь жинхэнэ дотоод хүнийг баг хаанч гэсэндээ төлөөлж илтгэж өөрт нь сануулж идэг байсан ганц одоо объект нь энэ аяг нь байж болж байгаа байхгүй те. За тэр яг хэсэгэн ч гэсэн амс хийж суухдаа Дерек нөгөө Меланигийн байрны шүүхийн шинжилгээ гэх юм уу нэг тийм бичиг баримтыг нь ягталж нэг харангуудаа уг нь амархан юм байна. Энэ бичиг баримтан дээр чинь захирлын ганц гарын үсэг байхад л чи байртайгаа үлдэж болох боломжтой байна гэж хэлж байхаас гадна өдөр туслаагүйдээ Меланигаас чин сэтгэлээсээ уучлал гуйж идэг. Тэгээ угаасаа вирусны нөлөөнөөс болоод манай хоёр чинь бас бүхэл мэдрэмжүүдээ хэд дахь өвчтэйгээр мэдэрж байгаа штэ. Шууд биолог хичээлээгээд унлоо. Энэ кадраас хойш Садар Самууныг хэд дэлгэрэнгүй харуулах тул оронд нь тавханд нэгэн сайхан бүжгийг төллүүлье. Шармус хөмсө гойхонтой нүдэн дээр чи шам байна. Сандар садан гоёлтой зүрхэн дээр чи шам байна. Ихэр ялтам хоолойтой тайзан дээр шам байна. За тэгээ хичээлээ дуусгачаад угаасаа бас шантрах болоогүй л дээ. Компанийнхаа IT инженер дээр очингуудаа нөгөөдхөрөө зөвлөлийн гишүүдийн нэг рүү вирустэй линк явуулуулад компьютер дээрх хамгал ажил төрлийн нарийн ширээ юмнуудыг нь өөрийнх нь компьютераас устгангуудаа тусдаа хаартанд хуулаад авчдаг. Угаасаа тэр компьютер дээрх файлууд нь одоо компанийн хувьд асар олон сая доллараар үнэлэгдэх айгүй үнэтэй зүйлс учраас бууж ирж авахаас өөр аргагүй болчихж байгаа юм л да. Тэгээ тэр Ирина гэж зөвлөлийн гишүүн нь өөрийн биеэр бүр 7 давхар руу буугаад ирлээ. Мэдээж бас ардаа төлөвлөгөөгүй бууж ирнэ гэж байхгүй л дээ. Жон захирлийн баруун гар нь бас бууж ирсэн юм байна лээ. Бөө зодон бололгүй яах вэ? Дерек угаасаа хэмэх нүдүүлж байгаа юм л да. Тэгээ сүүлдээ бүр яг нулимс асгаруулагч нүдрүүгээ цацуулж өгөх гэж ах үеэрээ амаа ангаагаад амандаа тэр нулимс асгаруулагчийг нь бөөгнүүлэнгүүтээ нүүрлүн сайхан тургаад толгоонд нь автирх зогоод алнаа галзоо. За тэгэд Ирина ганц л уулзал тавьж байгаа юм л да. Энэ Мелани гэж үлгчэнгөө надад үлдээчихээ. Хэдэн 10 жилийн ажлыг минь хулгайлсан өшөөгөө чамаас авч чаддаггүй юм болов энээс ч авна. Тэгэд би чамд дээш гарах картыг өгье. Оргил руу гармаар байвал хэрэггүй ачаага хайд сурах хэрэгтэй байдгийн. За юу гэж хэллээ. Гэтэ зүгээрээ Дерек бас арайч Меланигаас урвчихгүй байлгүй тэ. Би зөвшөөрж байна гэд Меланийг цохиж унгангуудаа хүлээ суулгацсан байна лээ. Гарахаас өмнө уруул дээр нь сүүлчийн удаа ганц удаа үнсчихэд Иринагийн картаар дээш гарнаа. Ямар үгийн гөлөг вэ гэж бодож байсан чинь харин лифтний хаалга хаагдахаас өмнө Иринад ингээд сандалны шүрүүп харуулдаг байхгүй. Түрүү Меланиг сандаланд нь хүлж явахдаа шүрүүпнүүдийг нь тайлаад авцсан юм байна лээ л дээ. Тэгээ үнсэхдээ аманд нь тэр шүрүүпнүүдийнхээ нэгийг хийгээд сандалны чинь шүрүүпнүүдийг авцсан шүү гэдгээ илэрхийлсэн болж таарж байгаа. Ирина өөрөө Меланигийн хоололоо дуусч байгаа байхгүй. Nice. За тэгээд дээр бол юу болох нь ойлгомжтой байлгүй дээ. Дээд давхрынхан бөөндөө бүр Дерекийг угтаж авснаа. Лаг өндөр цалин албан тушаал гэд санал болгож болох бүхэл юмаа санал болгож байгаа шүү дээ. Гэтэ мэдээж Дерекийн нүдэнд тэр албан тушаалаа хүлээж авах гэрээ биш, хайрт Меланигийнх нь байраа буцааж авах гэрээ л хамгийн тодор харагдаж байгаа. Энэ хогийн юмаа бүгсэндөө чих гөлгнүүдээ гэд Жон захиралтай зодолдож эхэлнэ. Бөөнлийн болдог л та. Гэтэ тэгээд хайртай үнэ доод давхарт ганцаарнг нь үлдээгээд хүлээлгцэн үн чинь юугээл зодоонд ялагдаад ах уу? Карантины хугацаа дуусгаас өмнө амжиж ашгүй Жоныг 8 давхраас доош шидэж алснаар нөгөө зөвлөлийн гишүүд нь шууд Дерект тэр Жоны эзэмшижсэн захирлын албан тушаалыг нь санал болгосон байгаа. Дерек зөвшөөрдгийн заяа. Гэтэ захирал болсныхоо дараа Меланигийн нөгөө бичиг баримт дээр нь гарын үсэг зурж байрных нь асуудлыг бүтээчээл за би ажилласаа гарлаа л үзрүүдэ гэд ажилласаа гарчдаг. That's why he's the GOAT! The GOAT!
Энэ цагаас хойш Дерек маань өөрийнхөө амьдралыг дургүй ажилдаа биш, жинхэнэ дуртай зүйлстэй буюу уран зураг, за тэгээд хайрт Меланида зарцуулдаг болжээ гэдэг агуулгаар кино маань дуусч байгаа юм аа. За тэгээд ревюгээ шууд өнөх найруулагч Joe Lynch-ийн баримтаар л эхлүүлчихээ л гэж бодсон. Joe Lynch өөрөө бүр яг л энэ Дерек шиг урлагийн сүнстэй, урлагийн хүн байгаад байгаа юм. Яг тэр дуртай юм хийж чадахгүй оффист ажиллаж исэн байгаад байгаа шүү дээ. Дотоод уур уцаараа яг сайхан өөрийнхөөрөө илэрхийлж чадахгүй. Тэгэл дээд албан тушаалтай хүмүүстэйгээ аятайхан харьцахаас өөр арга байхгүй. Энэ хогийн мэдрэмж нь айгүй л хүчтэй байсан юм шиг байгаа. Тэгээ яг энэ тоормцыг нь аваад хайчих юм бол юу болох вэ гэдэг бодлоосоо зохиолоо бичсэн байгаа байхгүй. Гэтэ яг хамгийн гол нь кино маань өөрөө нэг тийм хит нухацтай амар том санаа нийгэмд өгөх гээд байгаа political thriller энэ төр ерөөсөө биш те. Зүгээр л өстой яг сайхан зугаа цээлдэ хэдүүлээ. Ажил дээрээ бухимдж гин удаа хэд. Тэгвэл энийг үз гэж байгаа тийм одоо сериосны бус фан аимшиг кино байгаа. Мэдээ цаа тэгээ шууд Стивен Юн, Самара Вивинг хоёрыг магтаад бас эхлэхгүй болохгүй. Угаасаа л миний бас хамгийн хайртай хоёр жүжигчтэй нэг л дээ. Самара Вивинг угаасаа галзуу. Тэгээ миний ч өмнө бичлэг хийжсэн Ready or Not, тэгээд Babysitter энэ тэрийг үзчихсэн хүмүүс бол мэдж байгаа шүү дээ. Ямар шоу хэмжээний жүжигч гэдгийг. За тэгээ Стивен Юныг бол мэдээж за Walking Dead-ийн Glenn-ээр нь манайхан маш сайн мэдж байгаа байх. Гэтэ сүүлд гарсан Netflix-ийн Beef, тэгээд 20 оны Minari, хайрт Чандоны маань Burning Interest нь одоо яг маш жүжигчний уур чадвар шаардсан драматик тийм драма дөрүүд дээр яаж сайн хувирж ажиллаж чаддгийг нь харж болдог. Тэгээд Mayhem дээр болвол тэгж амар драматихгүй байгаа ирнэ. Амар зүгээр л яг юм амар фан, амар сайн фан байгаад байгаа байхгүй. Манай хоёрын яг хоорондын chemistry айгуу гоё, фан, үнэхээр яг ингээд нэг юм ажиллаад байгаа те. It's working. Тэр нь ингээд киноны бас юм хамгийн чанарыг нь дээшлүүлж байгаа юмнуудын нэг байгаад байгаа. Joe Lynch гэсэн хэлсэн л байдаг л да. Манай хоёр ерөөсөө анх танилцсан цагаас л хойш айгүй уртаа хоорондоо ойлголцоод зураг авалтын үеэр баг нэг юм хоорондоо өрсөлдөж байгаа бестийн үд шиг айгүй галзуу энергитэй байсан ингээд те. За тэгээ яг фильм мейкинг талаасаа гэх юм бол энэ кино угаасаа бас айгүй бага зардалтай кино байхгүй юу? 2.5 сая долларын зардалтай. Тэгээ одоо жишээ нь энэ офисын барилгынхаа зургуудыг мөнгө нь бага байснаасаа шалтгаалаад тусгаалan павильон энэ төр засч авч чадаагүй бүр сербид байдаг бодит 3 давхар офис дээр очиж зураг авалтаа хийсэн байгаа. Кинон дээр харагдаж байгаа шиг нэг тийм ийм том офис биш те. Тэгэл янз бүрийн л арга ашиглаж олон давхар офис шигээр кинон дээр харуулснаас гадна бүр инээдтэй юм гэвэл эдний багийнх нэг зураг авалтаа хийж явах үед тэр офисынх нь ажилчид офис дээрээ ажиллаа хийгээд байж исэн юм байна лээ. Тэгээд те ажилчдын цаг магт тааруулаад заримдаа бүтэн давхар махрыг нь суллуулж агаад зураг авсан юм шиг байгаа. Айгүй нэг тийм өрөвдөлтэй юм яриад ийл штэ нэг монголжуу хийгдсэн кино байлаа штэ гэж нас те. Ячид бүр 25 хоногт зураг авалтаа дуусгах ёстой тийм шахуу хуваартай байсан. Тэгээд энэ дээр нэг онцлог орж ирж байгаа нь Joe Lynch өөрөө яг анханасаа кино найруулагч биш, реклам тэгээд ихэвчлэн яг клип одоо хөгжмийн клип найруулдаг амьд хөгжимд айгу хайртай тийм найруулагч байсан л байгаа юм л да. Тэгээ яг өөрөө хэлэхдээ болохоор клип найруулдаг байсан үеийнх нь тэр одоо юмхнаар юм хийдэг скил гэх юм уу да. За бас хурдан урдаа ажиллаж чаддаг чадвар нь айгу хэрэг болсон гэж байгаа энэ кинон дээр нь. Дээрэс нь бас яг тэг киногоо яг таад өөрсдөө бүтнээр нь үзэх юм бол айгүй их юм хөгжимтэй. Хөгжим нь маш кинонд чухал салшгүй нэг хэсэг нь байгаа. Ихэнх сценүүд нь бүр яг л хөгжмөндөө тулгуурлаа явцдаг. Бараг л за яг нэг юм дууны тусдаа клиптэй үзэж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй гэх юм уу да. За тэгээд одоо яг сул талууд гэх юм бол мэдээж за яг зарим дөрүүдийн хөгжүүлэлт гэх юм уу да. Гэхдээ одоо бас яг сул тал гэхэд жоохон хэцүү байгаа. Яг тэгэхээр угаасаа кино маань өөрөө нэг тийм лаг сүртэй human drama хийх гээд байгаа тийм зорилготой нухацтай драм кино энэ төр ерөөсөө биш болохоор те. Одоо жишээ нь Меланигийн дүрэл гэхэд байраа авч үлдчихгээл тэмцээд байгааг нь манус мэдж байгаа болохоос биш яг яагаад тэр байрныхаа төлбөрийг хоцрооцсон, яг ямар амьдрал туулсан, ямар шүү сэтгэхүйтэй, яадаг backstoryтэй, ямар хүн юм бэ энэ төр гээд ер нь юу ч мэдэхгүй жоохон хоосон дүрэл байгаа юм л та. Гэтэл fuck it те зорилгынхоо төлөө вируснийхээ нөлөөтэй байсан ч хамаагүй тэгээ шаргуу тэмцээд яваад байна. Дээрээс нь бас Самара Вивингийн перформанс үнэхээр фан байгаа даа те. Тэгээ за зөвхөн яг Мелани ч гэлтгүй ер нь л ихэнх дүрүүд маань хэтэрхий бас нэг тийм бодит хүн гэж итгэхэд хэцүүч гэх юм уу баг хүүгэлдэн киноны дүрүүд шиг хэтэрхий нэг талтай жоохон дутуу бичигдсэн дүрүүд шиг харагдаж болж л байгаа юм л да. Гэтэл тэгээд энэ ч одоо те өмнөх дугаар дээр онцлсан мист шиг тийм юм гүн гүнзгий утга илэрхийлэх гээд байгаа. Дүрүүд нь бүр үнэхээр яг бодит хүмүүс шиг байхгүй бол болохгүй тийм human drama биш шүү дээ. Мистер бол тэр хоосон үндий дүрүүдтэй гэдэг нь асуудал байгаа бол Mayhem дээр тэр лав нэг тийм асуудал гэж бол надад харагдахгүй байгаа. Угаасаа л
л кино маань өөрийгөө яг ямар төрлийн хүмүүст яг ямар мэдрэмж өгөх гээд байгаа кино вэ гэдгээ бүрэн мэдж байгаа л кино шиг санагдаад байгаа гэх юм уу. Угаасаа манай кино нэг тиймтэй фестивал энтер хэсэг тийм сүртэй драматик амьдралыг чинь өөрчлөх мастерпис биш ээ гэд яг өөртөө хэлээд байгаа юм шиг те. Тэгээд Стивен Юн, Самара Вивинг хоёрын галзуу chemistryтэй хоёр дүрийг галзуу юм хийж авж байгаа Үмэн Самууныг 86 минутын турш сайхан та нарыг уйдаахгүй харуулхад зорилготой фан аим шиг кино юм аа гэдгээ мэдж байгаа гэх юм уу те. Тэгээд за яг дахиад нэг сул тал энтергээ ярих юм бол одоо нөгөө вирус байж болж байгаа юм л да те. Вируснийхэн тухай жоохон дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, яг дүрмэн жоохон тодорхойгүй, стресстэй болгодог л гэж байгаа юм л да. Гэхдээ одоо жишээ нь манай Дэрик айл хизээний авцсан ирнэ айгүй удажж тэр стресс нь гарч ирж мэрж байгаа. Тэгээ одоо яг ямар шүү төвшнөөр яаж энэ стрессээ авдгийг гэдэг ийм нарийн мэдээллүүд юуч байхгүй, нэг юм жоохон дутуу тайлбарлагдсан юм шиг те. Энийг би яг нөгөө нэг Obsession-ы One Wish Willow нөгөө одоо хүсэл биелүүлдэг стиктэй холбох гэдэг байгаа байхгүй. Curry Barker ч гэсэндээ өөрөө хэлжсэн те. Энэ манай кино ерөөсөө одоо энэ хүсэл биелүүлдэг стикний тухай биш. Энэ хүсэл биелүүлдэг стикээр дамжуулж одоо энүүгээр үзүүлж байгаа энэ одоо хоёр хүний Bear болон Nikki гэж хоёр хүний тухай одоо хүмүүсийн түүх юм аа те. Гэж хэлжсэн. Тэгээд угаасаа Obsession дээр бас одоо энэ One Wish Willow-ийн тухай үнэхээр хангалттай тайлбарлалтгүй, энэ зүгээр л яг юм угаасаа энэ нэг юм байдгийм аа. Энийг зүгээр ингээл ойлгож байгаа. Энийг угаасаа нэг дэлгэрүүлэхгүй гэдгийг штэ. Тэр нь яг ингээд traditional дүрмээ бодох юм бол ерөөсө баг юу ч тайлбарлагдаагүй нэг юм айгүй чухал элемент байгаад байна штэ. Энд чинь сул тал юм биш үү гэж харагдаж болоод байгаа ч гэсэндээ яг киноныхоо ингээ үндсэн том юмараа том зургаараа харах юм бол угаасаа тэрийг тайлбарлаад тэрэн дээр ингээл амар logic explanation өгөх гээд байх юм бол одоо бусад ингээ үзэж явах хэвээр яг нэг гол чухал юмнуудаасаа тэр нь ингээ заа аваад байгаа болохоор тэр нь бас сайн юм шиг болчиход байгаа штэ. Яг тэрнтэй адилхан Mayhem дээр одоо жишээ нь энэ вируснийхэн тухай бүр ингээ логик тайлбарлаад ингээ физикээр ингээ хиймээр ингээ тайлбарлаад байвал киноныхоо үндсэн ингээ яг утгаас ингээ чи зөрөө явчихад байгаа тий. Тэнгүүд бас ингээ дутуу тайлбарлагдсан тодорхой хэмжээнд сул талч гэсэндээ эсэргээрээ бараг сайн талч юм шиг гэж нахгүй да. Угаасаа л Mayhem яг одоо энэ вирусны тухай биш, манай тий Дэрикийн тухай, манай одоо Меланигийн тухай одоо энэ хүмүүсийн хооронд энэ нөхцөлд байгаа хүмүүс хоёрын хооронд юу болж байна вэ гэдгэл тухай юм байгаа даа ш. За ерөнхийдөө тийм байна. Тэгээд үнэхээр би одоо ингээ те all time favorite-тэй тавьж явахаар тийм амар masterpiece гэхгүй ч гэсэндээ үнэхээр яг ингээд ажиллах ёстой үйлдэл дээр ажиллаж чадж байгаа тийм маш effective, айгуу сайн, тийм айгуу fun аим шиг кино. Би угаасаа энэ кинонд дуртай, хайртай. Одоо хэтгэж үзэж байгаа мэдэхгүй. Тэгээд Steven Yeun бол угаасаа бас миний зөндөө хэлжлээ л дээ. Хайртай жүжигч чам Samara Weaving ч би хайртай. Тэгээд 8 оноо гэж байгаа юм. Тэгээд хамгийн гол нь үхлийн тойргийн нэгдүгээр ангийн дээр буюу одоо жагсаалтын энэ сизны маань жагсаалтыг нэгээр сайхан тэргүүлж Mayhem цоо шинээр орж ирлээ. За тийм байна да. Тэгээ өнөөдөр минь бичлэг эндүрээд өндөрлж гин хэдүүлээ дараачихаа бичлэгээр тунгуудахгүй уулзхолохоор төвчээртэй сайхан хүлээж агаарай. Хайртай шүү за. Сайхан байна. Гой зүтлэр. Шармус хөмсөг гойхонтой нүдэндээ чи шам байна. Сандар садан гоёлтой зүрхэндээ чи шам байна. Ихэр ятам хоолойтой кайтэн дээр шам байна. Ихэр яхар машинтай хурдны зам дээр шам байна. Явун хатарш өшөө хатарш явун хатарш өшөө хатарш хатарш явун хатарш өшөө хатарш явун хатарш өшөө хатарш хатарш жоротагын марында жотхамандар шамбана эмнэг дошмарында эммэзэндэр шамбана шүкэ сайхан танарта явхэр цуга шамбана эхи хайхан танарта явхэр цуга шамбана чичиг нэмэн талын хан зэрэглэн